За та карта сонгосон бол дугаарыг хамтдаа харцгаая. 1 2 3 4. За нэг дугаарыг сонгосон таны хувьд нэмэлт 2 үзэр сонгоод 9 сарын ерөнхий байдал болон ямар сайхан үйл явдал тохиолдох вэ хамтдаа харцгаая. Дөрөвт карт бол танд хүргүүлэх мессеж байгаа. За хамгийн ихний карт бол таны 9 сарын ерөнхий байдал. За ерөнхийдөө нүүх юм уу? Дорн байраа солих, ажлын байраа солих, аль эсвэл гэртээ тавилгаа солих бас байж болно. Тийм дүр зураг харагдаж байна. Сэтгэл санааны хувьд ерөнхийдөө жоохон стресстэй. Дээрээс нь жоохон сэтгэл санааны хувьд тайван бус тогтворгүй, жоохон стресс ихтэй байгаа болов уу гэж харагдаж байна. Ямар нэгэн байдлаас залхсан байдалтай. За тэгвэл 9 сард гэхдээ одоо 9 сарын санхүү бол маш сайн байна. Санхүүгийн хувьд бол харьцангуй бас дайжгүй харагдаж байна. За тэгвэл 9 сарын тань тохиолдох хамгийн сайхан үйл явдал магадгүй илэл зугаалга, аль эсвэл бизнес аяллаар өөр тийш явах, аль эсвэл одоо гадаад улс орн руу явж сурах, аялах, гадаад улс орнтой холбоотой шилжилт хөдөлгөөн харагдаж байна. За тэгвэл таны хувьд анхаарах ёстой зүйл маань Page of Pentacles гэдэг карт гарч ирсэн байна. Нэг зүйлдээ анхаарлаа хандуулаад фокуслах хэрэгтэй гэж гарч ирсэн байна. Дээрээс нь жоохон өөрийнхөө жоохон зөрүүд зан ингээд дараад тэгээд нэг зүйлдээ анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж ерөнхийдөө гарч ирж байна. За тэгвэл танд хүргүүлэх мессеж Journey гэдэг карт гарч ирсэн байна. За Journey гэдэг карт гарч ирсэн байна. Яг энэ ихнийхтэй гарч ирдэг тийм Eight of Cups-тэй адилхан карт гарч ирсэн байна. Мэдээж магадгүй шинэ гадаад улс руу сурахгаа явах ч юм уу, аялал ямар нэгэн зүйлийг шинээр эхлэх, ерөнхийдөө шилжилт хөдөлгөөнтэй холбоотой тийм сар байх нэ. За тэгвэл таны хувьд soul message. За тэгвэл таны хувьд яах хэрэгтэй вэ? Картаас сонгоцгоё. Overcome гэдэг карт гарч ирсэн байна. За ерөнхийд нь таны хувьд ерөнхийд нь нөхцөл байдлыг том зургаар нь харах хэрэгтэй. Өөрийнхөө ерөнхийдөө хүссэн, сансан, бодсон зүйлийг авах болно гэдэг утгатай карт гарч ирсэн байна. За тэгвэл нэгийг сонгосон таны хувьд 9 сарынхан ажилд амжилт хүсэж байна. За 2 дугаарыг сонгосон таны хувьд уншлагыг эхэлцгээе. Нэмэлт 2 үзэр сонгоод хамтдаа харцгаая. За энэ дөрөвт карт бол танд хэлэх гэсэн мессеж. За эхнийх нь 9 сарын ерөнхий байдал. Ерөнхийдөө хайр дурлалтай холбоотой, үерхэл нөхөрлөлтэй холбоотой сар байх нэ. Ерөнхийдөө хайр дурлал, хосын харилцаа. Хэрвээ та хостой бол хосын харилцаа маш сайн байна. Хэрвээ ганц бие бол шинэ хүнтэй уулзах нэ. Тэр нь айгуу тийм гинэн цайлган ариухан гэж хэлдэг шүү дээ. Яг энэ цэцгийг барьж байгаа жоохон хүүхдүүд шиг
ийм цайлган цагаахан сэтгэлтэй хайр дурлалтай учрах нэ. За тэгвэл 9 сар тохиолдох сайхан үйл явдал маань Three the Empress карт гарч ирсэн байна те. За энэ картны хувьд бол багаасаа хүнд хэцүү тэгж туулж амьдралын хүнд хэцүү үзээгүй ингээд энэ судалт одоо ингэж заларсан. Тийм учраас одоо эрэгтэй хүйсний эмэгтэй боловч харизматай эмэгтэй хүн тийм болохоор энэ сар таны хувьд тохиолдох сайхан үйл явдал нь ерөнхийдөө эргчлөө цаг зав ихтэй. Дээрээс нь байгаа зүйлдээ сэтгэл хангалуун, мөнгө, санхүүгийн доктортэй аюулгүй жоохон сэтгэл санааны хувьд ч гэсэн аюулгүй байдлыг мэдэрсэн тийм сар байх нэ. За тэгвэл анхаарах ёстой зүйл маань юу вэ? Ten of Swords карт гарч ирсэн байна. За таны хувьд ерөнхийдөө дууссан харилцаа бол дууссан өнгөрсөн дэн үлдээгээд одоо бүхнийг шинээр эхлэх хэрэгтэй. Өөртөө тохиолдсон таавуу дурсамжтай ерөнхийдөө сэтгэлийн шархаа тээж авах хэрэггүй, зэгцлэх хэрэгтэй гэсэн утгатай карт гарч ирсэн байна. Тэгвэл таны дэлхийг хүссэн Nine of Pentacles буюу confidence мэдээж өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Дээрээс нь санхүүгийн хувьд энэ одоо ингээд зоосыг өөртөө атгсан байна гэдэг чинь мөнгө санхүүгийн хувьд ерөнхийдөө таны тал ээлтэй байна. Тийм учраас санхүүгийн хувьд бас доктортой гэж харагдаж байна. Ерөнхийдөө цаг зав ихтэй те чөлөө цаг ихтэй. Дээрээс нь чөлөө цаг ихтэй түндээ сэтгэл хангалуун байх хэрэгтэй гэсэн байна. За тэгвэл танд хүргэх сүүл мессеж карт. Тань юу ижлүүлэх нэ хамтдаа харцгаая. Enjoy гинэ. Ерөнхийдөө байгаа зүйлээ тааламжтай байх хэрэгтэй, таалах хэрэгтэй гэж гарсан байна. Enjoy хийх хэрэгтэй. Жоохон ч гэсэн зүйлийг таашаагаад тэрнээсээ одоо ингээд аз жаргалыг мэдрээрээ. Тэгэх юм бол танд одоо цаашдаа байнга ингээд сайн сайхан зүйл тохиолдох болно. Хөгжилтөөрэй гэсэн утгатай карт гарч ирсэн байна. За 2 дугаарыг сонгосон таны хувьд уншлагын түрээд өндөрлөж байна. Анхаарал тавьж сонссонд баярлалаа. За 3 дугаарыг сонгосон таны хувьд нэмэлт 2 үзэр сонгоод уншлагыг хамтдаа эхэлцгээе. За энэ дөрөвдүгээр картаар танд төрүүлэх мессеж байгаа. За эхнийх нь 9 сарын ерөнхий байдал. За 5 сэлэмтэй карт маань. За ерөнхийдөө гурвалсан харилцаа, найз нөхөд аль эсвэл хосын харилцаан дээр таны ерөнхийдөө төсөөлж байгаагүй, таны бодоогүй ямар нэгэн том хэмжээний таны итгэлийг алдсан үйл явдал болж магадгүй учраас жоохон тэр тал дээр анхаарах хэрэгтэй юм шиг харагдаж байна. За тэгвэл таны 9 сар тохиолдох сайхан үйл явдал маань. За ерөнхийдөө магадгүй таны итгэж исэн хүн гадны ямар нэгэн нөлөөний тусламжтайгаар тэр хүний ерөнхийдөө зан чанарыг мэдэж авах гэж харагдаж байна. Тэгээд энэ харилцаа маань ингээд жоохон нэг тийш ингээд болж байгаа ч юм уу, тас хаалт ч юм уу, аль эсвэл найз нөхдөд хувьд ерөнхийдөө таны хөрлөх ёсгүй хүн ч юм уу тий. Гэхдээ тэр нь гадны ямар нэгэн хүчин зүйлийн нөлөөтэйгээр гэж харагдаж байна. За тэгвэл анхаарах ёстой зүйл байна. Ерөнхийдөө тань шинэ боломж ирнэ гэсэн утгатай. Тэгэхээр нэг бас санаа зовоод маш их юу агаад
стресстэй тэндээ бухимдах шаардлагагүй, шинэ боломж, мэдээж шинэ эхлэл, шинэ зүйл танд ирэх болно гэсэн утгатай. За тэгвэл танд өргүүлэх мессеж байна. Хайр гинэ. Магадгүй шинэ хайр дурлалтай авчрах юм болов уу? Энд айгу ерөнхий холбоос маань энд таны итгэлийг алдсан хүн, тэр нь ямар нэг хүчин зүйлийн нөлөөтэйгээр та түүнийг олж мэдээд түүний дараагаар шинэ боломж, шинэ эхлэл таны амьдралд шинэ хайр ирэх нэ. За тэгвэл танд soul message. Та яах хэрэгтэй вэ те? Respect, хүндлэх хэрэгтэй. Хүндлэл гэсэн карт гарч ирсэн байна. За ерөнхийдөө respect гэдэг маань өөрөө маш тайван, дараахан байгаад өөрийнхөө үйл хөдлөлийг хянаад бусдыг хүндэтгсэн тохиолдолд тэр хэмжээгээрээ тэрнээс ч илүүтэйгээр тэ надад сайн зүйл ирэх болно гэсэн утгатай карт гарч ирсэн байна. За тэгвэл 3 дугаарыг сонгосон таны хувьд урилгын түрээд өндөрлөж байна. За 4 дугаарыг сонгосон таны хувьд нэмэлт 2 хүзэр сонгоод уншлагыг хамтдаа эхэлцгээе. Карт маань өөрөө уусаачаас энэ картыг авна. За 4 дахь карт маань танд хүргэх мессеж. За энэ сарын ерөнхий байдал. The Magician нэг буюу тээл бишидтэн гэдэг карт. За энэ маань ерөнхийдөө маш олон зүйлийг зэрэг амжуулдаг. Тэгээ өөрийнхөө ур чадварыг мэдрэх, ерөнхийдөө өөрийгөө одоо ингэ таньж мэдэх, өөрийнхөө ур чадвар болон давуу талаа мэдэх ч юм уу тий. Нэгэн зэрэг маш олон зүйлийг хийж амжуулах, аль эсвэл сурдаг ийм төрлийн ерөнхийдөө хүн. Тэгээд энэ сарын ерөнхий байдал маань завгүй маш олон зүйлийг зэрэг амжуулсан сар байх нэ. За тэгвэл энэ сар тохиолдох сайхан үйл явдал маань магадгүй тушаал ахих. Тэгээд шинэ боломж, шинэ эхлэл, тэгээд ямар нэгэн амжилтаа ахиулах ч юм уу, тушаал ахих ч юм уу, одоо байсан хэмжээнээсээ дараагийн түвшинд очих тэр дүр зураг хэрнээ жоохон тэр нь цаг хугацааны хувьд жоохон шаардлагатай, та жоохон хүлээх ч юм уу тий. Цаг хугацааны хувьд жоохон хүлээх шаардлагатай байж болно. За тэгвэл анхаарах ёстой зүйл маань юу гэж гарч ирж байна вэ? За магадгүй гадаад улс орнтой холбоотой шилжиж хөдөлгөөн байна. Гэхдээ ерөнхийдөө яг нарийн тодорхой төлөвлөгөө байхгүй учраас одоо ямар нэгэн танд тийм санаа оноо ч юм бодсон зүйл байгаа л илүү детальчлаад нарийн төлөвлөгөө гаргах хэрэгтэй гэж бодож байна. Тэгвэл танд өргүүлэх мессеж Queen of Wands буюу нэг мод барьсан дахтны карт байна. Энэ маань энд 3 байсан ерөнхийдөө энд нэг болоод цөөрцөн байгаа нь. За та анхаарлаа одоо төлөвлүүлээд нарийн төлөвлөгөө гаргасны үр дүн дээр шийдвэр гаргах ч юм уу, эцсийн шийдвэртэй хүрэх ч юм уу, яг нэг зүйлдээ анхаарлаа хандуулах, сонгох гэсэн утгатайгаар ийм карт гарч ирсэн байна. За тэгвэл танд хэлэх soul message яах хэрэгтэй вэ? Approach гэдэг карт гарч ирсэн байна. Ерөнхийдөө сэтгэл санаагаа ингээ нээгээд гараа сонгох хэрэгтэй гэж байдаг шүү дээ тий. Гараа сонгох хэрэгтэй. Таныг аль хэдийн хүлээж байгаа шүү гэдэг утгатай ийм карт гарч ирсэн байна. За тэгвэл 4 дугаарыг сонгосон таны хувьд уншлагын түрээд өндөрлөж байна. За анхаарал тавьж сонссонд баярлалаа.